Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр та бүхэнд интерактив програм болох Mozabook-ийн гарын авалгуудыг хэрхэн ашиглахыг танилцуулах болно. Хэрвээ та программыг ашиглах явцдаа асуудал тулгарвал хаанаас тусалцаа авахаа мэдэх нь чухал. Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал нь программын гарын авалга болох Getting Started юм. Нээж үзцгээе. Та маш энгийнээр сумнууд дээр дарж хуудсыг нь эргүүлж эсвэл агуулгын жагсаалтыг нээж хэрэгслүүдийн талаарх тайлбарыг олох боломжтой. Энэхүү гарын авалга нь программыг хэрхэн ашиглах талаар алхам алхмаар тайлбарлах болно. Mozabook нь нэмэлт тусламжийн функцүүдийг агуулдаг. Аль нэг икон дээр удаан дарахад ямар зориулалттай болох талаар товч тайлбар гарч ирнэ. Мөн тайлбарын доор байрлах 3 жижиг икон байна. Үүнээс JS нь гарын авалга юм. Видеоны икон нь видео зааврыг, харин жижиг асуултын тэмдэг нь тусламжийн гарын авалгыг нээдэг. JS-ийг дарвал өмнө нь харсан гарын авалгын тодорхой хуудастай холбогдсон байх ба медиа санг хэрхэн ашиглах талаар харуулсан байна. Видеоны икон дээр дарвал медиа санг хэрхэн ашиглах талаар заавар бичлэг гарч ирэх болно. Хэрвээ та асуултын тэмдэг дээр дарвал тайлбар гарч ирэх болно. Мөн тусламжийн гарын авалгаас мэдээлэл олох зорилгоор хайлтын хэсэгт түлхүүр үг оруулах боломжтой. Томруулдаг шилний дүрсэн дээр дарж хийж буй зүйлээ хурдан олох боломжтой. Жишээ нь дасгал даалгавар номон дээр анимашн үсгэхийг хүссэн ч тэсний хаанаас олохоо мэдэхгүй байвал анимашн гэдэг үгийг хайх талбар дээр бичиж хаана байгааг олох боломжтой. Энд жижиг нүдний икон байна. Үүн дээр дарахад анимашны цонх шууд нэгдэх бөгөөд жижиг туслах функц гарч ирэх болно. Иймээс асуултын тэмдэг дээр дарснаар маш олон функцийг хайж олох боломжтой юм аа. Эхний алхмууд гарын авалга нь программын хамгийн чухал функцүүдийг харуулдаг. Интерактив тусламж нь алхам бүрийн зааварчилгааг харуулдаг ба зааварчилгаан дээр хурдан дуусгахыг хүсвэл шар өнгийн дүрснүүдийг дарна. Мөн өдрийн зөвлөгөөнд холбоос бүхий товч тайлбаруудыг харж болно. Санал хүсэлтийн функц нь программын талаарх санал хүсэлтээ илгээх, мөн ямар нэгэн алдаа гарвал энэхүү маягтыг бүглэж мэдэгдэж болно. Та санал хүсэлтээ явуулснаар програм таны асуудлыг тодорхойлоход туслах дэлгэцийн агшинг автоматар илгээх болно. Хэрвээ дэлгэцийн агшинг оруулахыг хүсэхгүй байвал битгий захилаарай. Энэ хэсэгт зураг бичлэгээ хавсаргаарай. Бэлэн болсон бол санал хүсэлтээ илгээж болно. Эдгээр нь таны Mozabook дээр гарын авалга талаарх мэдэх ёстой бүх зүйл байлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.